тэгээд яах вэ гэж. Тэг өнөөдөр бол би яг тантай л ээж минь хэлсээр бол автаа галуулцах гэж л ирсэн. Шууд ингэж хэлж байгаа очлоо. Шууд ингэж хэлж байгаа очлоо. Папагийн хөөе гараад. 2000 он Жохо сэтгэл ээж маань тантай надад бол 4 онд л гэж хэлжсэн санагдаж байна. Орос руу нэг тоглолтод явж исэн гэж надад хэлжсэн. Сургуулаараа бид ингээд тоглолтод явж исэн гэж нэг хэлжсэн надад. Тэр үед би автаач ингэж уулзч исэн юм аа. Автаач энэ яг энэ хүмүүстэй би жана хамтлагийнханд ингэж уулзч исэн гэл. Тухайд би бол таад мэдхгүй болохоор хөөх тийм үү гэж л хүлээж авч исэн. Ямар гоё энэ та тэгээ уулзаа юу гэсэн гарын сагсан гэл тухайд бол асууж лсэн. Тэгэл ээж нь бол уулзч исэн. Би нэг зүгээр хальт ороо гарах. Энэ одоо хүний мод дуртай. Хүүч тагдаг орж байгаа. хүүхдтэй болчихсон. Ман тэгээд харин над хүүхч надтай ярьсан гэж мань түрүүнд хэлсэн шүү дээ. Тэгээд би бас өөрөө яахаа мэдхгүй байгаад ер нь уулзуулах хэрэгтэй ч юм уугүй ч юм уу мань ч өөрөө бас хэцүү байдалд орсон байхгүй юу. Тэгчээд энэ хүүхд маань өөрөө бас уугаад Энэ бубаа гэхдээ амар жүжилж байгаа байхгүй. Итгэл авч байгаа шүү. Бубаа тэгээ. Одоо сайн орж би жишээлбэл ингээд шокинг байдалтай мэдээ үрж хахад Тийм үү. тийм байхгүй. Тэгээд яг ингээд яг үнэнгээсээ болцсон юм шиг л хөгийн царилж орж иж байгаа байхгүй мууч арай. Би хэл хөвгөө болцсонтай адилхан энэ хүн чи яг тийм болчлоо. Тэгтээ би нэг юм жүжигчин гэж мдэггүй л дээ. 20 жил ажиллахтаа ер нь